Миний YouTube channel Тутаморил та нарыг ганц хүлээсэн бичлэгийг одоо хийж амар удажлаа, удсан дуучлаарай. Би түрүүчхэ болсон явдалтай та нар өөрсдийнхөө мэддэг одоо болсон түүх юм уу, story байж олон тэрийг над руу явуулаарай гэж би гуйсан. Тэгээ зөндөө их баярлалаа явуулсан хүмүүст нь. Тэгээд би бас амар алдаатай уншиж магадгүй. Энэ миний анхны удаа шүү. Тэгээд би хамгийн санаараа ингэ уншихыг хичээн. Тэгээд за эхний болсон явдал нь бол минийх тийм амар би хэд удаа халдлаганд өртөж байсан юм а. Гол нь охтуудыгаа бас сэргийлэхээсээ найз нөхдөө зөв сонгож дагаасаа гэж хүсэж байна. Дархан нэг удаа найзуудтайгаа ууж байгаад нэг найз манд шал танихгүй залуутай муудалцаад зогсож байхдаа очиж болуулах гээд хэд удаа очиж болуулах гээд хэд удаа толгой руугаа цохилж билээ. Маргааш нь хацар хавдаад ам ангаалгаж чадахгүй байсан. Хоёр бас одоо бас жилийн өмнө би үеэл ихч тэгээ бас нэг үеэл ихчингээ хонхоор болсон юм. Доороо эмхтэй дүүхтэй бөгөөд өөрөө айлын дунд охин юм. Аав нь ажиллаар Солонгос улсад байршилж байсан. Мөн тэднийх муужаатай гэхдээ олсон учраар түүр зуур гэртээ байлгаж байсан. Миний YouTube channel Тутаморил өнөөдөр нэг болсон явдлын бичлэг хийн. Би болсон явдлын бичлэгийг удацсан. Тэгээ би энэ бичлэгийг бол одоо та нарын ярьсан болсон явдлыг би ярих ёстой байсан. Гэхдээ заримийнх нь мэдж байгаагаар би тэр бичлэгийг хийж чадаагүй. Яагаад гэвэл би уншиж чадаагүй. Би монголоор амар муу уншдаг болохоор гацаа. Тэгээ тэр миний хийсэн бичлэг тийм гоё болоогүй. Тийм болохоор би та нарын явуулсан болсон явдлуудыг уншихгүй харамсалтайгаар тэгээ тэрэнд нь би амар уучлахгүй. Би илүү гоё уншдаг болоо тэгээ илүү сайн уншдаг болохоор та нарын болсон явдлуудыг ярьж өгнө. Гэхдээ одоо би ярих юм бол амар муугаар уншаа. Тэгээд тэр түүхүүдийг чинь амар муугаар яриад өгнө. Тэгээд би тэрийг хүсэхгүй байна. Би хамгийн сайнаараа ярьж өгмөр байна. Тийм болохоор би өнөөдөр бас нэг жоохон ондоо бичлэг хийн. Энэ бол болсон явдал биш. Энэ гаршин дээр болсон явдал гэж байгаа л да. Гэхдээ ингээд болсон явдлыг мөн үү биш үү гэдэг би мэдгүй. Яг л би өнөөдөр ингээд жоохон аимшигын түүхнүүд ярина. Тэгээ би энэ аимшигын түүхнүүдийг бол би интернетээс олсон. Би энэ доор description box дээр хаанаас олсноо биччихье. Ямар сайтнаас. Тэгээ энэ шивээ дээр би ийм аимшигын түүхнүүд гээд Google-ээс хагаад олсон. Тэгээ энийг би зүгээр уншингаа орчуулна. Тэгээ би эднэрийг бас өөрөө уншаагүй байгаа. Тийм болохоор уншиж байхдаа би бас ингээд өөрөө хамгийн ихний reaction өгнө гэж бодсон. Тэгээ би уншиж байхдаа шууд орчуулад явчихна. Би бол уг нь ийм сүнс хүмүүсний талаар нэг сонсдгоо, тэгээ ярьдгоо, нэг тэгэж сонирхдгоо гэх юм уу. Гэхдээ та нар зарим хүмүүс нь амар их ийм сүнс юм аимшигын юм яриад үг гээд асуусан. Тийм болохоор би нэг хийж байгаа. Тэгээ өнөөдөр би ингээ гэртээ ганцаараа байгаа. Тийм болохоор бас жоохон эвгүй санагдаж байна. Яг гэвэл би сая нэг хэдэн оны өмнө энэ том өрөөндөө суугаад юм янзлж байсан байхгүй компьютер дээр бүр шөнийн 3-3 цагт байсан баха. Би бичлэг янзлж илүү нэг юм хийж исэн компьютер дээр. Би нэлээд удаа ингээд компьютер дээр суугаад ингээ юм янзлжсэн. Тэгээ яг миний хажууд манай дүүгийн том компьютер байхгүй юу. Тэгээ би бичлэг янзлаа сууж исэн чинь гинт ингээд жоохон эвгүй санагдаад ингээд зүгээр л ингээд тийм мэдрэмж авдаг шүү дээ. Жоохон ингээд эвгүй санагдаад ингээд амар сонин бодол орж ирэл тэгэл жоохон эвгүй санагдаж гинт манай дүүгийн компьютер асчтэй. Шөнийн 3 цагт би ганцаараа том өрөөнд сууж байгаа шүү дээ. Тэгэл би бүр амар агаал юу болчихоо гэл. Тэгэл өрөөлөг орол унтцсан. Гэхдээ өнөөдөр нэг жоохон тиймэрхүү сторинууд ярина. Тэгээд жоохон хүүхдүүд байх юм бол эсвэл ийм нас аадаг ч юм уу зүүдэлдэг хүмүүс байх юм бол битээ энэ бичлэг үзээрэй. Анхааруулчаа. Яг бол би хэр энэ юунуудыг хэр аимшигын гэдэг би сайн мэдгүй байна. Би өөрөө ч уншааг болохоор. Гэхдээ ямар ч анхааруулчаа. Жоохон хүүхдүүд байвал битээ үзээрэй. За имжлэг эхэлцгээе. Тэгээ энэ бол зарим нь амар богинохон, тэгээ зарим нь илүү уртаж магадгүй. За хамгийн ихнийх нь нэг жоох охин өрөөндө тоглож байсан байна л да. Тэгсэн чинь ээж нь галтгооноос дуудаад тэгсэн чинь тэр охин доошо шатаар галтгоолоо гүйсэн. Тэгсэн чинь гинт нэг шкаф онгоо тэгээд нэг хүн охиныг шкаф дотор татаж оруулсан хүн нь бол ээж нь. Тэгээ ээж нь охин руугаа ингэж хэлсэн байна.
битээ галтгуулгаар би ч гэсэн энийг сонслоо. Хоёр дахь юм аимшигын түүхэн. За нэг анчин өдөржингөө ингээд амтаа инсэн мэн л да. Цагаа мартаад тэгсэн чинь гинт харанхуй болоод ой модон дотор үнзгээ орцсон. Тэгээ бас төөрхөөс айгаад энэ буцаа замаа хайж эхэлсэн. Хэдэн цаг алхсныхан дараа модууд нь багасарч ирлээ. Тэгээд мод хүү газар ирээд тэгсэн чинь дунд нь нэг юм жижиг байшин байсан гинэ. Тэнгэр хав харсан. Тэгээд энэ анчаа за би энэ айлх руу ороод шөндөө эндэ бай гэж бодсон гинэ. Тэгээ ойртоод эхэлсэн чинь хаалгалуун ойртоод эхэлсэн чинь хаалга нь онгорхой байсан. Тэгсэн чинь дотор нь хинч байгаагүй. Анчин тэр байшин дотор ороод тэгээд нэг юм хуучин орон дээр хөвтсөн. Амар ядарсан байсан болохоор ингээд барыг нойр мөглөө шууд. Гэтэ жоох ингээд эргэн тойрноо харж эхэлсэн гинэ. Тэгсэн чинь хаан дээр баахан том зургнууд байсан. Харанхуй байсан болохоор нэг сайн зургнуудыг харж чадаагүй. Тэгтээ ингээд холоос харахад ингээд цав цагаан хүмүүс тэгээд ингээд нүднүүд нь бүр амар том гайхацсан амар айцсан харагдсан зарим нь ингээд бүр амар сонин зургнууд байсан гинэ. Тэгээ ингээд анзаараад байсан чи бүх зургнууд нь өөрлөө ингээд хараад байгаа юм шиг санагдсан. Ингээд зураг нь яа би энэ хойноо юм ингээд камер дээр харсан чи бүр амар алаа яа. За тэгээ бүх зургнуудыг харсан чинь өөрлөө нь ингээд хараад байгаа юм шиг санагдсан. Тэгээ анчин бүр амар эвгүй санагдаад тэгээ жоохон ааж эхлэв. Тэгээд за нөгөө тийшээ харъя гэд нөгөө тийшээ хараа тэгээд энийг мартах гад унтцсан. Анчин өглөөс ирээд тэгээд нөгөө тийшээ харсан чинь амар их нар ингээд тэр байр руу ороод ирсэн. Байшин руу. Тэгээд ингээд нүдэ нэгээд харсан чинь тэр зургнууд гэдсэн юмнууд нь цонхнууд байсан. За энэ 3 дахь түүх нь бол юу юм бэ? Уцаар ярьж байгаа. 2 хүн уцаар ярьж байгаа. Тэгээд хариулж байгаа хүн нь бол ийм төрөний одоо 911 гэдэг чинь тэрийг хариулж байгаа. За тэгээд тэр хүн байна уу одоо 911 юу болсон бэ гэж хэлсэн чинь сайн уу энэ амар сонин сонсогдож магадгүй манай гэрийн урд нэг хүн ингээд тойроо талхаад байна гэсэн чинь нөгөө ажилт нь уучлаарай чи юу гэнэ гэсэн чинь нөгөөт нь энэ хүн өвчтэй юм шиг харагдаж байна. Эсвэл ингээд согтуу эсвэл зүгээр ингээд амар сонин харагдаад байна. Би ус ирээд ус уух гэсэн чинь гадаа хүн цасан дээр алхаад хаяа би сонсоод тэгээд галууныхоо цонхоор харсан. Одоо би энэ хүн лөө ингээд хараа зогсож байна. Миний цонхноос 3 метрийн одоо цаана байна. Эрүүл хүн биш юм гэсэн чинь ажилт нь за чи хаана амьдартай гэсэн чинь би ийм газар амьдардаг гэхэд хэлсэн. Тэгсэн чинь нөгөө ажилт нь за тэгвэл би нэг цагдаагийн машин явуулъя. Тэгтээ чамаас жоохон хоол юм байна. Чи гэртээ ганцаараа байгаа мó гэсэн чинь нөгөө хүн тийм ээ би гэртээ ганцаараа. Тэгээ ажилт нь чи бүх хаалга цонхнуудаа хаалттай төгжээстэй гэдгийг харж тэгтээ уцаа үлдээж болохгүй шүү. Уцаа надтай зүг яриад байж гэсэн чинь нөгөө хүн би үүдний хаалга 100% чойжлно гэдэгт итгэлтэй байна. Тэгтээ би хойдлох хаалга хараадах юм. Oh my god ёо. Дараа энэ хүн баярлаа надтай ингэ ярьж байхад би энэ одоо ингэж ярихад амар эвгүй ингэ сонио хэрэг гэдгийг мэдэж байна. Тэгтээ гэсэн чинь нөгөө ажилт нь байна уу чи байна уу гэсэн чинь нөгөө хүн энэ хүн гадаа байна. Одоо миний гэрийн урд гадаа хэвээрээ байна. Тэгтээ гарын дээр зогсоод байна. Тэгсэн чинь ажилт нь юу нэ битээ уцаа таслаараа юу болоод байгаа юм бэ гэсэн чинь энэ хүн над руу ширтээд байна. Тэгтээ гарын дээр зогсонгоо. Тэг хөдлөхгүй байна. Гарын дээр зогсонгоо. Тэгчмүүдээ над руу бас нэмсгэлээд байна. Тэгтээ ерөөсөө хөдлөхгүй байна. Тэгсэн чинь ажилт нь энэ хүн тэгээ гарын дээр зогсоод байгаа юм уу гэсэн чинь хүн нөгөө тийм ээ би яаж энэ хүнийг мэдгүй. Энэ хүн гэхдээ нүрээ над руу харуулсан. Гарын дээрээ зогсоод тэгээ бүр амар инээмсэглээд байна. Тэг хөдлөхгүй байна. Юу болоод байгаа юм бэ? Гууж энэ хурдан хүн дуудаж хурдан гинэ. Тэгсэн чинь ажилт нь чи заавал 50 бай. Тэгээд битээ одоо стресс би цагтад хэлсэн байгаа. Тэгээд машин очиж байгаа. Чи над руу намайг сонс. Чи над хүнээсээ ингээд нүдээс халгаж болохгүй шүү. Цонх мохоо хааснаа сайн шалга ингээд хойдлого цонх мохоо бүх юмаа ингээд шалга. Тэгсэн чинь энэ хүн за би ингээд хоошоо алхангаа энэ хүнийг харангаа бүх юмаа шалгаад гээ. Тэгээ ингээд хоошоо яваад ингээд шалгасан юм л да тэгчмүүдтэй ингээд хэлж байгаа. Би ингээд хаалга барьсан байна. Тэгтээ би ингээд чоож сүүгүүгээ мэдэж шалгаж чадахгүй яг бол би энэ хүн лөө ингээд харж байгаа болохоор би
чоож руу харж чадахгүй байна. Гэтэ би чоож руу нэг 2 секунд харуулах гээд. Тэгээ 2 секунд хараад харж исэн чинь нөгөө за тэг тусламж ирж байгаа чи тайван бай бүхэн зүгээр болно гэсэн чинь ингээ ямар ч хариу өгөхгүй тэгсэн чинь энэ ажилд нь байна уу чи байна уу гэсэн чинь нөгөө энэ хүн миний цонхон дээр ирсэн байна. Нүрээ ингээ цонхонд наацсан. Тэгээд ингээ амар аяархнаар хэлсэн мэл та тэгсэн чинь энэ ажилд нь чи чанга хэрэг би ингээ сайн сонсохгүй байна юу болоод байгаа юм бэ гэсэн чинь энэ хүн би ингээд 2 секунд өөртөө шаарсан чинь одоо нүүр нь миний цонхон дээр байна. Oh my god надад туслаач ээ. Ожин тэгээ энэ хүн яагаад хөдлөхгүй юм болоо гинэ. Тэгсэн чинь ажилт нь за тэгвэл би чамайг хамгийн ойрхон өрөө рүү ороод тэгээд өрөөгөө чоожл гэж хүсэж байна. 0 ч юм уу ингээд чоожтой өрөө. Тэгсэн чинь нөгөөт нь энэ хүн над руу зүгээр ингээд ширтээд байна. Энэ намайг гимтэх гээд ах шиг юм. Ингээ гимтэйг хүсээд ах шиг юм. Гэнэ. Хүн ажилт нь чи намайг сонсч ээ зөв өрөө рүү ороод тэгээд цагдаа нар одоо удахгүй ирнэ. Чи намайг сонсч гинөө гэсэн чинь нөгөө нь за би сонсч байна. Би өөр өрөө рүү орлоо. Тэгээ би тэрийг цоожлж гэсэн чинь ажилт нь чи гэрте ганцаараа байгаад итгэлтэй байгаа зүтэй гэсэн чинь энэ хүн тийм би гэрте ганцаараа цад байж байгаарай. Энэ хүн хөдлөөд эхэллээ. Тэгээ энэ хүн толгоос ихсрээд энэ хүн үгүй гэж хэлээд байна. Энэ хүн хоёулын ярьж байгаа сонсоод байна. Би гэрте ганцаараа биш юм шүү гэсэн чинь ажилт нь байна уу? Яасан бэ? Байна уу? За тэгээ ингээ миний мэдхээр ингээ Монголын ийм аимшигын түүхнүүд илүү аимшигтай байдаг хаа. Энэ түүхнүүд та нарт нэг магадгүй тийм амар санагдахгүй ч магадгүй. За энэ жинхэнэ болсон явдал юм шиг байна. За би ямар ч доор энэ линкийг тавьчих. Америкийн нэг хотод байсан ингээ нэг галзуу гэмтлийн тухай юм байна. 1874-өөс 1993 хүртэл ажиллаж исэн. Даанд явсан хүмүүс хүүхд, эмэгтэйчүүд галзуурчнуудад тийшээ орж исэн гинэ. 12 сарын 1-нд 1978-нд нэг эмэгтэй өвчтөн тэр эмнэлгээс алгуулж исэн. Margaret Schilling 42 хоногийн дараа 1 сарын 12-нд 1979 биеийн болсон гинэ. Тэгээ хамгийн дээд давхурт ингээ хинж байдгүй дээд давхурт номер 20 гинэ. Тэгээ тэр дээд давхурт нь өвчин туссан одоо жинхэнэ одоо ингээд вирус туссан хүмүүс халтгаар өвчнөд хүмүүс тэнд байлгадаг гэсэн. Гэхдээ тэр давхрыг ингээд хаагаад бүр хэдэн жил болсон. Тэгээд энэ эмэгтэйг алга болонгууд нь энд орж үзээгүй юм байна л да. Хайхтаа энэ эмэгтэйг яагаад гэвэл энэ хэдэн жил ингээд ажиллаагүй хинч ийш хэдэн жил ороогүй болохоор тэд нэг тэрийг тоогоогүй тэр хамгийн дээдлийн давхрын. Тэгээд тэнд ажилтдаг одоо хаалга маалга төвчдөг юм эвдэрх юм бол янзлдаг одоо юу гэдэг юм тийм хүн байдаг шүү дээ. Тэгээд тэр хүн энэ эмэгтэйгийн биеийг нь болсон. Хүүтэн, нүцгэн, амьгуу. Тэгээ энэ эмэгтэй бүр хэдэн 7 хоног тэнд өгцөн хэвтсэн байсан. Тэгээд хүмүүс одоо ингээд цагдаагийн гаргацсан, одоо эмтний гаргацсан хүмүүсийн ярьдаг шалтгаан нь яагаад өгцөн гэдэг юм болвол зүрхэн зогссон. Энэ бол одоо хүртэл ингээд жон сонио хэрэг тэгээд хүмүүс итгэдэггүй. Яг хөвчээсэн байрлалыг нь одоо хүртэл ингээд харахаар ингээд мэддэг хүмүүс. Тэгээд сүнс нь тэнд ингээд байдаг гэсэн. Тэр нь ингээд цонх монхоор хараад тэгээ амар олон хүмүүс ингээд эмгтэй хоолоо дуурдаг гэсэн. Сүүдэр мөдөр жоох ингээд сонио энэ тэндээс явдаг. Тэгээ ингээд амар сонио чимээ гардаг тэнд хахад. Тэгээ тэнд ажилтдаг хүмүүс нь ингээд энэ эмгтэйгийн сүнс нь амар мэдрэгдэг энд байдаг гэж ярьдаг нэ. Тэгээ заримдаа ингээд хан дээр ингээд юм бичсэн байдаг. Тэгээ тэрэн дээр нь бол I was never crazy. Би хэдэж галзуу байгаагүй гэд тийм бичдэг гэсэн. Oh my god. Ой. Oh my god, миний зүрх. Сая
би дахиад нэг түүх хаагаад уцаа оруулж исэн чинь яг энд шуу ирээд зогсчтой. Эгэ бүр амар ирээд ёо. Хэд шуу ийшээ ирж зогсдгоо шүү дээ. Ер нь бол манай гэрийн манай одоо энэ цонхны энэ тавцан дээр what the f. Oh my god. Тэгээ ингээд яг энэ цогсчонгуудаа ингээд над руу хараад яг гэхдээ би хэдэн удаа энэ цуугаад ингээд бичлэг хийдгэлээ ингээд цонхныхаа урд би дандаа л энэ цуугаал бичлэг хийдэж чинь надад хизээж ингээд чуугаа ирж мэрээ над руу харж бараа тэгэж тийм хизээж тохиолж байгаа. Тэгээ би сая яг та нарт ингээд би бүр шокнд ороод тэгчмээ яг ингээд камера аваад яг үзүүлсэн камера унаад тэгээд тэр шоунаас ингээд бүр ёо. За ер нь ингээд энэ бичлэгээ дуусгая. Хэдэн ийм аимшиг түүх ярьж өглөө. Тэгээд бас энэ таваар жоохон бас эвгүй болоод байна. Шуу муу ирээд хүн айлгаад. За тэгээд та нарт иймэрхүү бичлэг таалагддаг бол хэлээрээ би хаяа одоо ингээд ийм аимшигын түүх уншиж одоо ярьж өгч болно. Гэхдээ дараагийн болсон явдлаас эхлээд би зүгээр ингээд хийдэг болсон явдлаа өргөжлүүлээд хийн. Та нарт иймэрхүү ингээд түүхнүүд бас ингээд сонирхолтой энэ түүх хэр одоо энэ миний өнөөдөр ярьсан түүх хэр аимшигтай байна. Та нар айсан уу яасан ямар санагдаж миний ингээд ярьж байгаа байдал ч гэсэн ямар санагдаж байна. Та нарт ийм бичлэг таалагдвал би дахиад хийж болно. Энэ бичлэг таалагдсан бол лайк дараарай, комент бичээрэй, subscribe дараарай. Тэгээ бас зүгээр үзэж болно. Тэгээд дараагийн бичлэгэн дээр уулзъя. Баярлалаа.